Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Японд гарсан нэгэн хэргийг ярих гээд бэлдлээ. Японы Хоккайдод байдаг Саппоро хот бол үүл болохоор үнэхээр олон зөөлчдийн зорьдог хамгийн төлөөлөх аяллаа газруудын нэг. Харин Хоккайдо руу хэд хэдэн удаа аялаж үзсэн хүмүүс өөр нэг аялал жуулчлалын бүс болох Акан нуур руу аялах тохиолдол бас илбэг байдаг. Саппоро хотоос зүүн тийш жаахан явбал Куширо гэдэг хот байдаг. Акан нуур бол тэр хотын доторх хамгийн алдартай аялал жуулчлалын цэгийн нэг юм. Нуур үзэхээс гадна ойролцоо халуун аршаанууд ихтэй учраас Японы дотоодын жуулчид ч гэсэн мөн тэр газар маш ихээрээ очицгоодог. Өнөөдөр та бүхэнд ярих гэж байгаа хэрэг яг тэр Куширо хотоос эхэлсэн. Тэр дундаа Кацуракой гэдэг маш нам гүм далайн ирэг дээр болсон. Үнэн дээр энэ газар Google Map дээр ч гэсэн бараг харагддаггүй. Гэхдээ сонин нь Японд тайлагдаагүй хэрэг эсвэл домог үлгэр гэх мэт түүхүүдийн их хөвчлэн болсон газар нь энд тохиолсон байдаг. Тэнд нийтийн тээвэр огт хөгжөөгүй тул мэддэг хүндэл биш бол өөр нутгийн хүн энд ирэх шаардлага бараг гардаггүй тийм газар байгаа. 2017 оны 8 сарын 27 оны өглөө 6 цагийн үед ойролцоо амьдардаг нэгэн ахмад загсжилж байтал холоос иргэдээр нэгэн сэжигтэй зүйл харагддаг. Эхэндээ далайн хаягдл юм уу замагны бөөгнөрлө гэж бодсон. Гэвч ойртож очиод харахад өвгөн маш аимшигтэй зүйлийг харан цочирдолд орсон. Тэр зүйл нь давлгаанд хийсч ирээд замагт орооцолдсон эмэгтэй хүний цогцос байсан. Усанд хавдаж нүүр царайг нь танихад бэрх болсон боловч тэр мөчөд хувцлалтаас нь нэг л танил дүр зураг санаанд нь буусан. Урт үстэй бэж өнгийн юбг өмссөн цагаан цамд цагаан кет өмссөн өндөр нь ойролцоогоор 160 см орчим хүзүүндээ улаан өнгийн ороолттой байсан. Загсчин бодсон. Эн чинь хэд хоногийн өмнө мэдэн дээр гарсан сургаггүй болсон гэж зарлагдаж байсан хятад зөөлчний хувцастай яг адилхан байна гэж бодсон. Ингээд яаралтай цагдаа дуудаж удалгүй дуудлага авч ирсэн цагдаа нар шалгаж үзэхэд энэ цогц нь 1 сарын өмнө сургаггүй болсон тухай мэдүүлэгт бүртгэгдээд байгаа 26 настай хятад эмэгтэй Вэй болох нь тогтоогддог. Вэйийн хувьд болохоор энэ газар зуйлчлахаар аялал жуулчлалын журмаар ирсэн байсан. Фужан мужаас гаралтай Вэй саяхан англи хэлний ангиа төгсөөд бага сургуулийн багшаар албан ёсоор ажилд орсон байсан. Унших дуртай ялангуяа Мураками Харуко гэдэг зохиолчийн зохиол бүтээлийг маш их уншдаг байсан. Японы уран зохиолд татагдах сонирхол нь хэл аялал руу түүнийг аяндаа шилжүүлж улмаар тэрээр ажилд орохоос өмнө Япон руу ганцаараа аялцгаад ирье гэж шийдвэр гаргаад аяллаар ирсэн байсан. Япон хэлэнд нэлээд сайн байсан болохоор 7 сарын 18-наас 25 хүртэл ойролцоогоор 7 хоног Хоккайдод аялах төлөвлөгөөгөө маш нямбай гаргаад үзэх газрууд, буудал, амттай хоолнууд, газрууд хүртэл бүгдийг нь урьдчилаад бэлтжгээд ирсэн байсан. Ингээд 7 сарын 18-нд тэрээр ганцаараа Хоккайдод ирж хамгийн түрүүнд Саппорогоор орон урьдчилан захиалсан гест хаустаа орж байрласан. Япон хэлэнд сайн учраас ганцаараа аялаж явхад асуудал бараг гараагүй. Тэрээр олон газар үзэж сонирхон хоолны газруудаар орж цагийг сайхан өнгөрүүлж байсан. Тэгээд бас үе сошиалдоо янз бүрийн аялаж байгаа зургнуудаа оруулж байсан бөгөөд гэр бүл найз нөхдөдөө бол байнга мессенжерээр холбоотой явж байсан. Аяллаа 4-р өдөр буюу 7 сарын 22-нд тэрээр 5 цаг 26 минутанд аав руугаа аяллаа сайн дуусгаад аюулгүй гест хаустаа буцаад ирчихлээ гэсэн утгатай мессежийг илгээдэг. Гэвч энэ бичсэн мессежнээс хойш түүний сураг маш сонирн болж эхэлсэн. Утас нь унтарчихсан, сошиал дээр нь ямар ч зүйл нийтлэгдэхээ болсон. Хятадд байсан гэр бүлийнхэн нь аяллаа явцад утсаа алдсан юм болов уу гэж санаа зовцгоосон. Гэхдээ буцах өдөр нь 7 сарын 25 байсан болохоор эхлээд 3 өдөр хүлээцгээсэн. Гэтэл 3 хоногийн дараа ч гэсэн тэр ирээгүй. Тэгээд гэр бүлийнхэн нь онгоцноосоо хоцорчихсан юм болов уу гэж бодоод дахин 2 хоног нэмж хүлээдэг. Гэвч охиноос нь ямар ч мэдээ сураг гараагүй. Эцэст нь аав нь охиноо хайхаар өөрөө Японы Саппоро руу нисэж очдог. Тэрээр хамгийн түрүүнд Вэйийн байрлаж байсан гест хаус руу очиж тэндээс огт санаанд оромгүй зүйл сонссон. Охин нь аавдаа мессеж явуулсан өдөр буюу 7 сарын 22-нд охин гадагш гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй гэж гест хаусын эзэн аавд нь хэлдэг. Байрны төлбөр нь 25 хүртэл төлөгдчихсөн байсан төдийгүй аяллаа цөөнх бүх ачаа нь өрөөндөө тэр чигтээ үлдсэн байсан.
Аав нь тэр мөчид охинд маань ямар нэгэн аюултай зүйл тохиолдсон юм байна гэдгийг зөнгөөрөө мэдэрч тэр даруй үед нутгийн цагдаад сургаггүй алга болсон тухай мэдэгдэл өгсөн. За ингээд гэр бүлийнхэн нь бол мэдээж маш их шаналж Японы цагдаа нартай хамтран охиныхоо мөрийг мушгиж байтал 1 сарын дараа буюу 2017 оны 8 сарын 27-нд Вэй охин аслагдсан эрэг дээрээс амь насаа алдсан байдалтай олдсон нь энэ байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр нас орсон шалтгаан нь усанд живснээс болсон гэсэн хариу гарсан. Гадна шарах гэмтэл юусоо байхгүй нас орсон хугацааг нь 7 сарын сүүл үе гэж таамагласан бөгөөд олдох үедээ тэрээр алга болсон үеийнхээ хувцсыг яг тэр чигт нь өмсчихсэн байсан. 7 сарын 22-ноос тэгэхээр ер нь бол нэг олон хоног өнгөрөөгүй байхад нас орсон байх магадлалтай гэж үзэжсэн. Гэтэл мөрдөн шалгалтыг тодорхой хэмжээнд хийсний дараа Японы цагдаа нар Вэй өөрөө амиа хорлсон байх магадлалтай гэсэн дүгнэлт рүү ер нь бол хэлбэж эхэлсэн. Учир нь цогцост ямар ч гадны уул мөр байхгүй, гэмтэл байхгүй байсан. Тэгээ хэрвээ хүн амны хэрэг эсвэл осол байсан бол ядаж хөхрөлт цохилтын уул мөр гарч тарах ёстой гэж цагдаа нар үздэсгэсэн. Мөн гест хауст үлдээсэн ачаанаас нь нэг тэмдэглэл олцсон. Тэр тэмдэглэлээр болохоор эцэг ихтэй талархсан үгс, одоогийн амьдралынхаа талаарх айдас, нэр эхлэх гэж байгаа амьдралынхаа талаарх айдас, баг зэрэг сэтгэл гутралын өнгө аястай өгүүлбэрүүд тэн дээр бичигдсэн байсан. Тэгээд цагдаа нар болохоор ер нь энийг нь гэрээслэл гэж үзсэн. Гэвч гэр бүлийнхэн нь үүнийг бол эрс эсэргүүцсэн. Охин нь хятадд багшаар ажилд орчихсон, ирээдүйн гэрэлтэй байсан. Тийм хэрнээ яагаад заавал хаасан Японд ирж амиа хорлно гэж тэд нар бол маш их эсэргүүцчихсэн. Цагдаа нар бас өөр нэг үндэслэл гаргаж ирсэн. Вэйн Японы зохиолч Ватанабе Жуничигийн шүтэн бишрэгч байсан бөгөөд түүний бүтээлүүдээс Акан дээр амьдрал төгсөн гэсэн утгатай нэг зохиол бүр маш их дуртай байсан гэцгээсэн. Тэр зохиолын агуулга нь болохоор гол дүрийн охин Хоккайдогийн Акан нуурт ирэн амиа хорлоод амьдралаа төгсгөж байгаа тухай гардаг ийм зохиол байсан. Тэгээ цагдаа нар Вэйн зохиолоос сэтэл аваад магадгүй амиа хорлохоор энд ирсэн байхаа гэж үздэгэж эхэлсэн. Вэй алга болсон өдөр аавдаа гест хаустаа буцаад ирээд амарч байна гэж мессеж явуулсан. Гэтэл энэ нь худлаа байсан. Учир нь тэр үед Вэй Саппорогоос 300 км-ийн зайтай Куширо чиглэл рүү өөрөөр хэлбэл Акан нуур руу явж байсан нь тогтоогддог. Түүнчлэн тэр орой 7 цаг 30 минутанд нуурын ойролцоо халуун ашаантай зочид буудалд чек-ин хийсэн ч гэсэндээ батлагддаг. Ингээд зайг нь бодох юм бол Саппорогоос Акан нуур хүртэл хурдны галт тэргээр 4 цаг, хурдны автобусаар 5 цаг орчим явж иж очдог тийм зайтай газар байсан. Тэгэхээр аавдаа мессеж явуулсан тэр мөчид тэр аль хэдийн Акан нуур руу явж байх замдаа байсан гэсэн үг. Тэгэхээр бас яагаад аавдаа худлаа ярьсан бэ гэдг нь бол таамаг хэвээрүүлсэн. За тэгээ энд бас нэг зөрсөн зүйл байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол хэрвээ тэр үнэхээр Акан орчмын халуун ашаанд тосгон руу амиа хорлохоор очиж исэн гэж үзэх юм бол яагаад цогцсон тэндээс биш огт хамаагүй Кацуракай гэдэг ирэг дээрээс олдсон бэ гэдэг нь бас хүмүүсийг гайхшруулсан. Тэгээ энэ хоёр цэгийн шулуун зай 82 км орчим машинаар ядаж цаг 30 минут явж очихоор тийм зайтай газар байсан. Тэгээд эннээс нь хараад бол ер нь бас гэр бүлийнхэн нь манай охин өөрөө амьдралаа төгсгөөгүй амиа хорлоогүй гэж хүчтэй эсэргүүцчихсэн. Ялангуяа түүний дүүн гест хауст үлдээсэн тэмдэглэл яаж гэрээслэл болдог юм бэ? Энд чинь зүгээр л өдрийн тэмдэглэл байж тээ. Аяллахаа үеэр бодогдсон зүйлээ тэмдэглэсэн өдрийн тэмдэглэл байхад ганцаараа аялаж яваа хүмүүс гэр бүлдээ талархах, ирээдүйдээ төвших гэх мэт олон бодол төрөх нь хэвийн зүйл штэ. Тэгэхэд зүгээр л ингэж бичсэн тэмдэглэлийг яагаад амиа хорлох гэрээслэл гэж үзэж байгаа юм бэ гэж бас хүчтэй эсэргүүцчихсэн. Үүнээс гадна гест хаусын ажилтан Вэй тэнд байх хугацаанд их сэргэлэн хөгжилтэй нүүр дүүр инээмсэглэлтэй охин байсан гэж Вэйг дурсажсэн. За тэгээд үүнээс гадна болохоор Вэй анх аяллаа зохион байгуулахдаа ганцаараа аялахаар биш дотны найзтайгаа хамт аялахаар төлөвлөсөн байсан боловч найз нь ажил гараад гинт аялах боломжгүй болсон учраас Вэй ганцаараа аялж исэн байгаа. Тэгэхээр найзтайгаа хамт ирэхээр төлөвлөсөн аялал дээр амиа хорлно гэж төлөвлөөгүй байсан бах гэж юу нь бол үзэж байгаа. За тэгээ дараагийн чухал зүйл бол ачаа тийш байгаа. Вэй 7 сарын 22-нд Акан халуун ашаан руу явсан ч гест хаустаа ачаага тэр чигт нь үлдээсэн байсан. Гоо сайхны хэрэгсэл, дотуур хувцас, зэрэг байнга хэрэгэлдэг зүйлс нь бүгд хүний гест хауст байсан. Бүр угаасан хувцас нь өрөөндөө хатаастай байсан.
Тэгэхээр ер нь бол Вэй удахгүй буцаад ирнэ гэж төлөвлөсөн байсан байх магадлалтай гэж гэрийнх нь үзчихсэн. За тэгээ Вэйийн хувьд болохоор нөгөө халуун хашаанд очоод тэр шөндөө болохоор нөгөө чекин хийсэн буудалтай хоноод маргааш өглөө 7 цаг 30 минутанд буудлаасаа гараад явсан байгаа. Дараа нь 8 цагт аяллаа заваар нуурын эргээр тойрж үзэн ойролцоох алдартай талхны мухлагтч очисон гэдэг нь бол баталгаажсан. Энэ хүртэл яг энгийн зуулчны хөтөлбөр шиг харагдсан. Харин үүнээс хойш бол сураг тасарсан байгаа. За ингээд түүнийг бол сургалж байтал дахин нэг гэрчийн мэдүүлэг гарч ирсэн. Буудлаасаа гарснаас хойш 7 хоног өнгөрсөн өдөр буюу 7 сарын 31-нд нэг гэр бүл үдээс хойш 1 цаг 30 минутын орчим Акан нуурын ойролцоогоор явж байхдаа Вэйтэй маш төстэй хүнтэй тааралцсан гэдгээ хэлдэг. Хувцалтан ч гэсэн яг адилхан байсан. Алга болсноос хойш 7 хоногийн дараа яг тэр хувцастайгаа явж ийн гэдэг нь бас маш олон хүмүүсийн эргэлзээг төрүүлсэн. Тэгээ энэ мэдүүлгийн үнэн бодит байдал бол эцэстээ яг баталгаажаагүй. Тэгээ сургаггүй басан гэдэг мэдээ нь бол яг Японы тэр бүсээр нэлээд тархсан байсан учраас хүмүүс бас андуурсан байх магадлалтай гэж бас цагдаа нар үзсэн. За ингээд ямар ч Вэй алга болсноос хойш 1 сар орчим өнгөрөөд 8 сарын 27-нд Кацурако эрэг дээрээс амь насаа алдсан байдалтайгаар олдсон. Тэгээд Акан нуураас тэр олдсон Кацурако гэдэг эрэг хүртэл хэрвээ өөрөө явж очисон бол ямар нэгэн мөр бичлэг тээврийн баримт үлдэх ёстой. Гэтэл хоёр газрын хооронд шууд автобус галт тэрэг ерөөсөө явдаггүй. Түрээсийн машин явдаг. Гэхдээ түрээсийн машин түрээсэлж авсан түүх бас ерөөсөө олдоогүй. Гэр бүл нь таксигаар явсан байж магадгүй гэж үзээд таксины компаниудаар хүртэл бүгднгээр нь явж хайсан ч Вэйг зорчигчоор авсан гэсэн таксины жолооч бол ерөөсөө олдоогүй. Цагдаа нар гадна гэмтэл байхгүй гэдгийг нь үндэслээд ер нь бол өөрөө сонгосон үхэл гэж үзсэн. Гэхдээ үүнийг эсрэгээр тайлбарлах юм бол гэмтэл байхгүй гэдэг нь хин нэгэн түүнийг зүгээр л ус руу түлхсэн ч юм уу шидсэн байх бас магадлалтай. Мөн цогцос олсон Кацурако эрг нь өөрөө маш онцгой, нутгийнхан ч төдийлэн сайн мэддэггүй, шүн бол бүр юу ч харагддаггүй тийм эзгүй шахам газар. Осол гарахаас сэргийлж далаа руу орох гарцсан жилийн турш төгжигдсэн зөвшөөрөлтэй хүн л ордог гэсэн үг нь мэдээлэл өгдөг. Тэгээ тийм газар руу хятадын гадаад зулчин Вэй өөрөө амиа хорлох гэж сонгож очно гэдэг нь бол хүмүүсийн эргэлзээг нэлээд төрүүлсэн. За тэгээд яг энэ хэрэг дээр бол энэ мэтчил маш олон эргэлзээнүүд байсан боловч эцэст нь энэ хэрэг амиа хорлсон гэж үзээд хаагдсан. Тэгээд олон эргэлзээ үлдсэн ч гэсэндээ Вэйн шарлыг гэр бүлийнхэн нь бол хятад руугаа авч бутсан. Бага сургуулийн багш болох мөрөөдлөө биелүүлж нийгэмд дөнгөж хөл тавихын өмнөхөн тогтлол дүүрэн Япон руу аялсан түүний аялал эцэстээ сүүлчийн маршрут болон инхүү дууссан байна. Одоо ч энэ хэрэг хүн амны хэрэг байсан уу, амиа хорлолт байсан уу гэдг нь бол таамаг хэвээр үлдсэн байгаа. Тэгээ Японы цагдаагийн газраас бол энэ хэргийг амиа хорлолт гэж хаачсан учраас яг аль нь бодит үнэн бэ гэдг нь бол шийдэгдээгүй ингээд хаагдсан юм харамсалтай хэрэг байлаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэн энэ хэргийг сонсоод Вэй охин амиа хорлсон гэж бодож гин үү? Эсвэл ямар нэгэн гадны нөлөө байсан гэж бодож гин үү? Комент хэсэгт сэтгэлдээ хуваалцаарай. Мэдээж гэр бүлийнхнийх нь хувьд бол хизээж охиныгоо амиа хорлсон гэдгийг бол хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй. Гэхдээ магадгүй бас ингээд ганцаараа явж байгаад тэгээд яг тэр нөгөө нэг зохиолчийнхоо энэ газар ирж амьдралаа төгсгсөн гэсэн тэр зохиолд маш их дуртай байсан гэдгээс нь харахад бас амиа хорлолтч байх магадлалтай юм уу гэж би бодсон. Тэгэд ямар ч байсан та бүхэн бас сэтгэлдээ хуваалцаарай. За ингээд өнөөдөр бас миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээд лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.